За төсвийн хуулийн дэгээр орлого ямар нэгэн одоо зарлага нэмэгдүүлэх юм бол орлогоо бас нэмэгдүүлэх ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ орлого нэмэгдүүлэхийн боломж байгаа мó гэж нэг асуулт байна. Тэр нь энэ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд маш олноор байгаа. Тэгээд дийлэнх нь бол ийм алдагдaltaй, ийм зардал гаргасан алдагдaltaй байгаа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ яах бодлоготой байгаа юм бэ? Эднэрийг одоо арай зэгцтэй ажиллуулж байлгах юм бол ядаж зарлага тал дээр бага зарлага гарах юм биш үү гэсэн ийм асуулт байна. Нэгт хоёрт нь бас энэ засаглалтай холбоотой нэгэн төсөв хилцэж байгаа болохоор бас манай төрийн байгуулалтын байнгын хороонд яригдж байгаа асуудал энэ засаглалын асуудал байна. Энэ алдагдaltaй ажиллаулаад байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагуудын туудад нь байгаа одоо бас манай төрийн албаа агчд байна. Ямар нэгэн одоо тэр тухайн салбарынхаа нэгч одоо өдөр ажиллаж исэн туршлага байхгүй, аж ахуйн нэгж ажиллуулж үзээгүй, ийм хүмүүс ийм компани аж ахуйн нэгж байгууллагуудыг ажилуулад туудад нь суугаад хөрөнгө оруулалт одоо хамааралтай бүх шийдвэрийг гаргаад ингээд алдагдaltaй яваад идэг. Алдагдaltaй ажиллуулсныхын төлөө бас дахин дамжаад өөр компани ийм туудад ороод яваад идгийг хизээ зогсоох вэ? Нэг өсний ажлаа мэддэггүй хүмүүс, тухайн салбараа мэддэггүй хүмүүс энэ компани удирдлагуудад байгаад засаглалын ийм асуудал байгаад байна л та. Тэгсэн мөртлөө тэр нь одоо улсад дандаа алдагдaltaй ажиллаулдаг ийм жишгийг хизээ зогсоох юм бол энд бас зондан шатар сайд байна. Энийг бас тодруулж асуух гэсэн юм аа. За зондан шатар гişүү эхлэх сайд эхлэх үү? Дараа нь Хүрэлбаатар сайдны мөн нэмэг. Зондан шатар. 2016 оны байдлаар төрийн өмчийн компаниуд аж ахуйн нэгжүүд 400 тэрбум орчим төгрөгийн алдагтай ажиллаж байсан. 2017 оны эцсийн байдлаар 840 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За энэ дотор уул уурхайн компаниудынх нь ногдол ашигаас 300 тэрбумаар ирээдүйн санг бүрдүүлж байгаа байна. За тэгээд эхний хагас жилийн байдлаар одоо энэ ашигын хэмжээ оны эцсийн байдлаар бол даблдж нэмэгдэх байх гэж бодож байна. За энэ төрийн өмчийн компаниудын төлөөлөх өдөрт зүйлийг бол голцоодоор салбарын яамд, за тэгээ холбогдох яамд газруудын төлөөлөлтөөр бүрдүүлдэг хуультай төрийн борон төрийн өмчийн тухай хуулийн дагуу өдөрт зүйлийг бүрдүүлэн явж байгаа. Яг тодорхой тийм алдагдaltaй ажиллаж байгаа компаниудын тууцын талаар тодорхой мэдээллийг цоодуулах гишүүнээс жиж аваад тэн дээр анхаарья. Одоо нийт дүнгээрээ бол төрийн өмчийн компаниудаас ашигтай нийт дүнгээрээ өнгөрсөн оны дүнгээр 840 тэрбум төгрөгийн энэ жилийн харуулны тэрбум бүрэн нэг их найд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллах байх гэж бодож байна. Тэр дотроо бол одоо үннийг нь хязгаарласан үн тарифын хязгаарлалттай компаниудаас бус компаниуд бол үнэндээ ашигтай ажиллаж байгаа. За дээд нот гişүү асуултаа асууж үгүй хэлээ.